газар усны нэр бүхэн нэгийнхэн баялаг доомог хууч заавал хадгалж байх юм. Энэ нь нүүдэлчин монголчууд аргалын галаан тойрон сууцгааж, үдшийн үлгэр хэлэлцэх зууртан, өсөж тарсан нутаг хангайгаан хүнчилж, урнаар сэтгэн өөрсдийгөө хөгжүүлж ирснийг гэрч буйцаа. Эртээ урдын цагт эр ганц биеэр насыг илээсэн нэгэн танимал өвгөн байж л дээ. Нэг удаа мөнөх өвгөн айл малгүй газараар явсаар битүү загийн ойд төөрч хоноглох болжтэй. Өөр шөнийн загар өлсөж даарахын эрхэнд сэрвэл өвдгөөн хүрсэн урт сагалтай өвгөн ирж айл амтны бараа залгуулъя гэж гэнэ. Нүдэн ани гэхээр аниад, хар гэхээр хараарэ гэж. Өвгөний хэлсэн ясаар дагвал хотойлын хажууд ирсэн байж. Танивч өвгөн урт сагалдад хандан ачтан буянтан таач ингэхэд хэм бэ гэхэд би энэ нутгийн лус савдгийн эзэн. Та их зовж байгаа хүн юм аа. Буян заяач нь мэдэж буурал сахалнаас минь нэг ширхэг үсэв гэжээ. Тэнүүлч өвгөн хамгийн уурт ширхэг үсийг сугалж автал лусын эзэн чалга болж. Тэнүүлч өвгөн мөнөөхөл зайгуул замаараа явсаар нэгэн газар таалал болжээ. Өвгөний таалалуулсан тэр газараас өнгийн давс ургасан гин. Энэ нь лусын эзний урт сахлын эд шид байжээ. 80 сумын 3 тэсийн давс нуур ин үлсэн домог бас олж сонслоо. Монголчууд эртнээс нааш оршин амьдарч ирсэн газар нутгийнхан өв сургамлыг сайн мэддэг байсан тул ургадаг ургамлаар нь тухайн газар нутгаа нэрлэж ирсэн цөөнгүй байдаг. Энэ нь нүүдэлчин ард түмний хувьд чухал ач холбогдолтой зүйл нэг. Агаагцгүй үүнийг янз бүрийн шалтгаанаар өөрчлөх буюу гой болон нэрсэн нь мэрсээр дайралддаг өгөөд үүнийг залруулж байх учиртай. Тухайлбал 3 тэсгсэн үгний учрыг хөөвөл тэсг гэдэг үг нь уулын тагаар ургадаг нэгэн зүйл модны нэр бөгөөд дээр дурдсан газарт огт байхгүй юм байна. Харин энэ нутагт говь ихээрт ургадаг, үслэг цайвар навчтай, олон наст бутлаг ургамал болох тэсэг гэдэг ургамал элбэгтэй ажээ. Иймээс 3 тэсгийн хоолой, 3 тэсгийн давст нуур гэж нэрлэх нь илүү оновчтой гэж нутгийн тулхтай буурал зөвшлөө.